За, сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд залхуу пиццаанд membership нээсээ. Member болсноор яах вэ гэж лав бичлэгийг төрүүлж үзэн. Тэгээд member-үүдээсээ санал авч яагаад яг юу үзмээр байна, яамаар байна те. Тэгээд тэр болгоныг сонсчоод яг member-үүдээр гоё юм хийцгэнэ гэж бодож байна. Тэгээд ер нь зав заа их дажгүй болсон болохоор одоо бичлэгээ юм аль чадхаараа л гяс оруулаад явчихна. Тэгээд ихтэй яалтчгүй айгу урт тэгээд яг дундаа нэг тасалч айгу болохгүй байгаад байгаа болохоор тэг баг гэлтгүй ер нь оруулж л бай гэж бодоод энэ бэлдсэн нэг хэсгээ ер нь бол өнөөдөр оруулж байна. Тэгээд за одоо харин яаж member болох вэ гэвээс YouTube partnership нь Монгол улсад хамаардаггүй болохоор эхлээд VPN буюу веб бүтчээ өөр улсаас орж байгаа болгоод залхуу пицца сувг руугаа ороход subscribe товчны хажууд join гэж товч гараад ирнэ. Тэгэл тэрийг дарж ороод олон улсын гүйлгээ их картаар төлбөрөө төлөөд л болоо шүү за. Тэгээд лайк болон сабаа дараад боломжтой бол donation хийж дэмжээрэй. За, бичлэгэндээ орцгоё. За, Нарутогийн арал нууц чулуу тосгонд ирнэ. Тэгээд 5K-гээд дахин хуралдаж стратеги гэх мэт зүйлээ ярилцаад авнаа. Харин дайсныг тагнаж буй Анкогийн баг газар дор хэдэн мянган зээцүү байгааг олж мэдэх ба яг энэ үед нэгдсэн шинобигийн их зэрэг жагсаж байдаг. Нийт их зэргийг үндсэн 5-1-жид хуваах ба 1-р батальоныг нууц үйл тосгоны Даруй гихч удирдах бол 2-р батальоныг нууц чулуу тосгоны Кицүчи гихч мөн 3-р батальоныг Конохагийн Какаши 4-р батальоныг нууц зэлс тосгоны Гара тус командлахаар томилогдгоо. Тусгай спешиал салааг харин самурайн удирдагч Мифүнэ удирдахаар болдог. Шинобигийн түүхэнд анх удаа бүх улс аймгийн шиноби нар нэгдэн нийлж нэг дайсны эсрэг тулдах гэж байгаа нь одоо энэ байдаг. Тиймээс тэд улс үндэстний ялгарах тухны хамгаалтыг биш зөвхөн шиноби гих бичгтээ тухны хамгаалтыг зүүцгээдгээ. Гэтэл энэ цаг мөчөөс өмнө тэд мөнхийн дайсан байж бие биенээ алж дайтаж явсан улсууд учраас үл ойлголцоо маргаан гэдэл зөндөө гарч байдаг. Харин Гара маань тэдний өөрийн мэдрэмжээ бусдад илэрхийлж Акацукитэй хийх тулаан ямар чухал болохыг тэдэнд ойлгуулж маш гоё илтгэл тавьснаар бүх шинобигийн зорилгыг тодтогч нэгтгэж чаддаг. За харин нөгөө талд Кабуто улмал армийн хүчээ зузаатгаж байдаг шүү. Тэр нь юу вэ гэсэн өмнөх үеийн Кага нарыг Эдо тэнцээгээр буцаан амьлуулсан явдал байдаг. Цучикаге, Казакаге, мөн Райкаге гэх мэт. Харин тэднийг тагнуулдаж байсан Анкогийн баг баригдах ба Дейдара болон Сасури хоёр тэднэрүү дайрахж аз олж шавжны жицүү хэргэлдэг шиноби нууц мэдээлэлээ дамжуулж амждаг. Гэвч Кабуто Анког хордуулж байгаад амьдаар нь барьж авсан байдаг. За харин нэгдсэн хүчний их зэрэг бүгд талд хуваагдан дайсны гол цэг рүү довтлох ба дотроо нэг шинобигоор удирдуулсан хэд хэдэн хэсэг салаа бий болгон дайрдаг. Салаа бүрд мэдрэгч нинжа болон тамгалан хориглох жицүү хэргэлдэг нинжа мөн анагаах нинжа нар заавал багтана. Учир нь юу вэ гэвээс Эдо тэнцээгээр дахин амилсан хүнийг алах боломжгүй. Чакранч дуусшгүй маш хэцүү дайсан учраас тэдний зөвхөн битүүмжлэгч зүгээр л хорих ёстой болж таардаг. За хамгийн түрүүнд Канкурогийн салаа Анкогийн багийн ойролцоо ирэх ба тэдний даалгавар нууцаар дайсанд гинтийн дайралт хийж тэр хавьд битүү урих тавих байдаг ч Сасури болон Дейда нар таарчихнаа. Сасури хүүхэлдээ удирддаг чакрагаар Анкогийн багийн нэг хүнийг удирдан тэдэн рүү довтлон нэгийг нь барьцаалах ба Канкуро өөрийн хүүхэлдээ мастер болох Сасуритэй хийсэн сүүлийн тулаанаа иргэн нэг санаал энэ удаад шал өөр байх болно шүү гэд өөрийнх нь биеэр хийсэн хүүхэлдэг гаргаад ирнэ. Сайн шууд тэдний араас агаараар дайрч Дейдара болон Сасури хүүхэлдээндээ төвчөн барьж авч чаддаг. Харин нөгөө Эдо тэнцээгээр амилсан хүн хэн байх нь вэ гэсэн чинь сайн нөгөө ах гэд байдаг найз нь байдаг. Өмнө хэлж байсанчлан нөгөө Данзогийн сургуулийн сүүлийн шатанда тэд хоорондоо үхлийн тулаан хийж сайн ахыгаа алж сүүлчийн даалгавраар давсан байдаг. Тэгээд яагаад түүнд нөгөө зураг ном зурж өгөөд сүүлчийн хуудасаа зураагүй байхдаа Нарутотой уулзаж сэтгэл нь хуурсан да. Тэгэл тэр зургаа үзүүлээл сайн ахтайгаа чин сэтгэлийн ярилцлага хийж түүнийг чөлөөлж чаддаг. Канкуроч мөн адил Сасуритэй сэтгэлийн яриа хийгээл түүний сүнсийг тайван чөлөөлж чаддаг бол Дейдара харин тэндээ орилоо л байж идэг. Наруто маань сүлт мангасын чакраг bijүүлж ашиглан бэлтгэл хийж байдаг ба дажгүй сайн хэрэглэж сурсан байдаг. Дараагийн бэлтгэл нь бүрэн сүлт мангасын төрхөнд орох гэтэл Нарутогийн хувьд 9 сүлтийг нөө хорьсон хэвээрээ байгаа болохоор энэ боломжгүй байдаг ч тэгээд тэр
гартаа сүлд мангасан бөмбөгийг хийхээр оролдоно. Гэвч бас л болж өгдөггүй. Харин Наруто сүүдрийн хувилбараа гаргах нөгөө нэг яг Расенгантайгаа адилхан Расенганыг нөгөө нэг ганц гараараа хийж чаддаггүй байсан шүү дээ. Тийм болохоор заавал сүүдрийн хувилбараараа туслуулж агаад Расенганыг хийдэг шиг ерөн хийж үзье гэж санаад оролцсон чинь би түүнийг болиулдгаа. Тэгээд эрсдлийг нь тэгээд тайлбарлаж өгдөг. Ерөнхийдөө бол Наруто одоогоор 9 сүлтийн чакраг 20-оор дамжуулан хэрэглэж байгаа ба яг тэр үед өөрийнх нь чакраг 9 сүлт ч мөн адил сорох боломжтой болд юм байна лээ. Тиймээс хит их чакра авбал өөрийнхөө чакраг хянаж чадлагүй 9 сүлт Нарутогийн бүх чакраг сорвол тэр шууд газар дээрээ үхнэ гэдэг. Тиймээс сүүдрийн хувилбар гаргавал бүр хурдан чакрагаа алдах болохоор дэмэдээ л гэдэг. Тэгээд би сүлт бөмбөлгийг яг яаж хийх талаар түүнд ярьж өгөхөөр болдгоо. За харин Кабуто Анког амьд барьсан байхыг Мадараа харан яаран алахыг тушаах боловч Кабуто Орочимару түүнд өөрийн хараалт тэмдэгэ тавьсан байсан. Тиймээс Орочимаругийн чакра түүнд одоо гэрн байгаа. Тэрийг ашиглан би улам хүчтэй Эдо Тенсийг бий болгоноо. Тэгэхгүй бол сүнсний холбоо их сул байгаад нь буцаж явчаад байна л гэдэг. Тэгээд Эдо Тенсэд амьд хүн хэрэгтэй ухааны юм хэлэхэд Мадараа тийм бол батал гээл Кабутод нөгөө Эдо Тенсийг яаж ашигладгийг түүнд үзүүлнэ. Мадараа нөгөө Данзогийн хоёр хамгаалагчийг амьдаар нь барьсан байснаа түүнд гарган өгөхгүй тэр нэгийг нь алж түүнийг цусыг нь Эдо Тенсэд тамгалан нөгөө амьд дээр нь Эдо Тенсэж зүг хэрэглэн үхсэн нөгөөхийг чи амьлуулчвал яах вэ? Ингэж ер нь бол Эдо Тенсэ бүтдэг юм билээ. Амьд хүн дээр сэрэж байгаагаа тэгэл баталж харуулдаг. Мөн Эдо Тенсэний тухайн хүний хүч ухаан санаа бүрэн өгөхөөс гадна чакра нь хизээж дуусахгүй. Мөн тэр ямар ч шарах авсанд орхноо эргэн хөгдөг үнэхээр үхшгүй амьд өгтөл бүтээх тийм чицүг 2 дугаар хоккейгоо зохиож Орочимару бүрэн төгс болгож бүрэн удирдах боломжтой л болгосон юм байна лээ. Бүр 6 замын Даянчи харааны хүч болон Итачигийн жинхэнэ хүчийг ч гаргах чадaltaй л гиндэ. Энэ чицүүн үхсэн хүний биеийн эд эс цус аль нь ч байж болох ба тэр учийнхаа шисүүгийн цогцыг даан чайгаад олоогүй гэдэг. Тэгэд Жираягийн цогц харин далайн ёроол хүний гар хүрхээргүй газарт байдгаа л гэдэг. За төвийн мэдрэгч нинжанаар газар дор маш их хэмжээний цэрэг илрүүлэх ба 2 дугаар батальоныг яаралтай тэнд очин газраас хар мянган зэцүүг ил гаргадахнаа. Энэхүү нээжи тэрэг цагаан зэцүү харимтай тулдах бол Какашигийн баг Эдо Тенсэгээр амьсан Хаку болон Забузатай таарч тулднаа. Тэднийг мэдэхгүй бол Нарутогийн хүүхэд настай хальт дурдаад өнгөрдгөө. Тэгээд өмнөх бичлэгээс үзээрэй. Забузаа нь нууц манангийн 7 сэлэмчдийн нэг юм шүү дээ тий. Тэд өмнөхтэйгээ адилхан яг сүнсэн ариусаж явах гэтэл Кабуто чицүүгээ улам сайжруулж тэднийг бүрэн удирдах бүрэн хүчээр нь тэднэрүү дайрдаг. Бүр өмнөх хамгийн хүчрхэг гэгдэг алдарт манангийн 7 сэлэмчдийг дуудах ба нэгдсэн хүчний шиноби нарыг бүр хядаж байдаг шүү. Энэ үед цүүгээцүү тэр хоёр шоронгоос оргож байдаг. Харин Какаши Забузаг тэр хэдийг арай гэж ялан амжилттай битүүмжилж чадсан байдаг. За тулааныг том зургаар нь харвал хид хідэн газар тулаанууд эхэлсэн ба тулаан даруйгийн удирдсан баг Эдо Тенсэгээр амьсан Асума болон 9 сүлтийн хотоодноос идэж асар их чакратай болсон алтан ах トゥ ус гэх мэт амар хүмүүстэй тулдах бол Б тулаанд Гарагийн баг өмнөх 4 Кагатай буюу одоо үүнд 2 дахь Чикаге болон 3 дахь Райкаге мөн 2 дугаар Мизукаге тэгээд 4 дугаар Казакага бол Гарагийн аав гэх хүмүүстэй тулалднаа. За төвийн удирдлагад ер нь бол тэргүүн командлагч Райкаге байгаа ба төв байрнаас шууд их зэргийг удирдах байгаа. Тэнд бас улсын хүчтэй мэдрэгч нинжа нар дэлхийг тэр чигтэн чакрагаараа хянаж ер нь бол нэвт харж байгаа л гэсэн. Райкаге болон Хоккаге, Цучикаге нар тэнд удирдах ба тэд нийлж төлөвлөгөө гарган нэгдсэн хүчийг удирдах байгаа. Харин Казакаге болон Мизукаге нар тулаанд манлайлан тулалдаж байдаг. Шикамаругийн аав төлөвлөгөө гаргах ба эхлээд тулаанд нэмэлт хүч илгээх ба Мифүнэ өөрийн самуунаараа дагуулan даруйгийн багт тусламж болон явдаг. Харин даруй хард цахилгаанч зүг хэрэглэн дайрах бол түүний дайсан дан буюу Цунадайгийн нөгөө хайртай байсан хүн байдаг. Мөн Асума болон Хаяши нарч байдаг. Гэр бүлийн хүмүүс болон төрснөөс ялгаагүй нөхөрлөж байсан найзууд хоорондоо тулдах нь тэрээ ер нь бол. Төвийн мэдрэгчид нэгэн зүйл олж мэдэх нь даруйгийн салаа нэмэлтээр маш олон цагаан зэцүү байгаа ба асар их 9 сүлтийн чакра мэдрэгдэгэ. Энэ нь нууц уул тосгоны алтан ах トゥ ус болох Гинкаку гэх ах トゥ ус Эдо Тенсэгээр дахин амлан тулаанд орж буун энэ байдаг. Тэр хоёр бүр 2 дугаар Хоккайгийг алж байсан
хүчрхэг хүмүүс ба 6 замын даяанчийг хэрэгэлдэг хэрэгслийг хүртэл хэрэгэлдэг. Тэд яаж 9 сүлтийн чакратай болсон бэ гэхээр 7 жилийн өмнө 9 сүлттэй тулдаж байхдаа тэр хоёр амьдараа түүнд залгиулсан ба түүний дотор орж махыг нь идэж 9 сүлтийн чакраг булааж чадсан байдаг. Түүний 6 замын даяанчийг хэрэгсэл гээд байгаа нь энэ дашмаг бөгөөд маш хүчтэй битүүмжилдэг сав юм. Гэвч даруй түүгээр нь тэдний нэгийг битүүмжилж чаддаг ч нөгөө нэг нь сүлд мангас болж хувираа тэр хавийг маш их хохирлуулчихнаа. Ууг нь энгийн хүн сүлд мангасын махыг идвэл жинчүрики болж чадлаггүй үхтэгч энэ ах дүүс яалтчгүй 6 замын даяанчтай холбоотой болоод ч тэр сүлд мангасын хүчийг өөрийн болгож чадсан байдаг. Тэгээд тэрнээс гадна тэд 6 замын даяанчийн хэрэгслүүдийг хэрэгэлдэг нь ч ер нь бол энийгээ баталж өгч идэг. Харин Райкагийн эрт үед Гинкагогийн хэрэгслийг нь булааж авч чадсан ба өөр нэгэн битүүмжлэх чадaltaй Варыг даруйгийн салаар гэрлийн хурдаар эд зүйл шилжүүлэх боловч Гинкаго тэдний төлөвлөгөөг мэдчихнэ. Яг цагаа бол Шикамару тэрхэд тусламжаар тэнд очих ба Ино Шика Чой хамтарсан техникийг ашиглан түүнийг амжилттай битүүмжилж чадлаа. Гэвч тэр гуравт дахиад хэцүү даалгавар тулгарсан ба энэ нь Асума багш нь байхын дэрээ. Харин Какузутай даруй болон бусад шиноби нар амжилттай тулдаж байх бол Чойжи тэрийг Асума багштайгаа тулдаж чаддагвэ. Үгүй яаж чадгав дээ, хар багаас нь багш нь байсан, ааваас нь өөрцгөө хүнээ саяхан тулааны үеэр алдаж байсан шүү дээ. Гэтэл одоо энд ингээд дайсан болоо тулдна гэдэгчтэй хамраггүй даваа да. Гэхдээ л эцэст нь тэд хүүхдүүд биш шиноби нар учраас тулдгаас өөр аргагүй тэгээд Асумаг амжилттай тамгалан битүүмжилж чаддаг. Энэ тулаанд Чойжи шинж зүг амжилттай хэрэгснээр түүний хүчийг бид бүхэн харж авдаг. За харин нөгөө талд Канкуро дээдараг барьсан ч ихтэй зүхтааж байх бол ардаас нь Чой эмгэн болон нууц бороо тосгоны удирдагч байсан Хаанзо мөн Оржиморугийн хараалт тэмдгийг хүлээж авсан ясан ч зөө хэрэгэлдэг гэдэл бас л үзээтэй хүмүүс хөөж байхын тэрэ. Тэднэрөө харин Мифүний самуранууд аав нь туслахаар явдаг. За энэ үргээд энэ удаагийн бичлэгийг хүндэрлэе. Тэгээд одоо Нинжагийн дан гэдэл ёстой яг гоё хэсэгтэй л орж байна. Тэгээд энэ Эдо тэнцэгээр дахин амьсан хүмүүс бүр гаалгаал байгаа биз. Тэгээд энэ ирчээрээ удахгүй дуусганаа. Мөн донешн явуулж дэмждэг та хэдээ дахин баярлалаа. Тэгээд хин юу гэсэн бэ гэвээс keep going гэ 5k, Нарутог заавал дуусгаарай амжилт гэд 3k, дэмждэг шүү гэд хүслэн пүрв жаргалаас 2100, баярлалаа Нарутог ярьж байгаад гэд 5k, мөн адил keep going гэд 30k, big donation, видеоны уртаар дон явуулж байя гоё шүү гэд 1317 төгрөг, from амгалан бэтэр гэд 2470 төгрөг. За тэгээд Наруто гэд 1500 төгрөг тус хайр үзүүлж их баг гэлтгүү намайг дэмжсэн дэмжигч та бүхэндээ зөндөө их баярлалаа. Тэгээд хайртай шүү. Мөн донешн хийж асуух асуул байвал асуугаарай. Тэгээд бичлэг таалагдсан бол лайк болон subscribe-а дараад тэгээд member болцоогоорой. Member болсноор ер нь бол шинэ орох бичлэгүүдийг 2 хоногийн өмнө үзэх боломжтой болно. Тэгээд та хэдийгээр ярилцж агаад мембрүүдээрээ гоё юм хийцгэнэ. За тэгээд дараагийн бичлэгээрээ уулзлаа. Түр баяртай. Баярлалаа.